Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга тэргүүлэгч Бүрүү Гандад, тэргүүлэгч Жаргал сайхан, Баяр сайхан, Болор цэцэг, Чимбат, Ган зүрэг, Амгалан бадрах, Батхуйг, Баяр сайхан нар оролцож 82% эрсдэлтэй хуралдсан юм а. Өнөөдрийн хуралдаанаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 2 дугаар хуралдаанаар хэлэлцэх аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны үйл ажиллагааны тайлан цаашдын зорилтын тухай, аймгийн засаг даргын 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, эдийн засаг нийгмийн хөгжлийн 2016 оны үндсэн чиглэлийн биелэлт, засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, аймгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэлийг батлах тухай, аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл 2017 оны төсвийн төслийн тухай, аймгийн аудитын газраас орон нутгийн 2017 оны төсвийн төсөлд болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгөх санал, аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай асуудалд тэргүүлэгчдийн санал хүсэлтийг тусгаж нэмэлт өөрчлөлт оруулахаар санал солилцлоо. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 2 дугаар хуралдаан 12 сарын 2-нд зохион байгуулалтаар тэргүүлэгчдийн хурлын тогтоос гарсан байна. За бид бүхэн одоо хуралдаанд бэлтгэх ажлыг бол үе шаттай хийж байна. За жишээлбэл өчигдөр одоо төлөөлөгчийн өдрөлгийг бид нар хийсэн. За төлөөлөгчийн өдрөлгөтний 20 гаруй төлөөлөгч ирж оролцлоо. За өнөөдөр энэ хурлаар хилцэх асуудлаараа тэргүүлэгчдийн хурлынхаа одоо шийдвэр гаргаад аймгийн иргэдийн хурлаанд хилцүүлэхээр өргөн барих гээд танилцуулах гэж байна. За ер нь манай төлөөлөгчд бол энэ жил ер нь нэлээд идэвхтэй байна. Энэ аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө бас иргэдийнхээ одоо тэр сонгосон итгэлийг алдахгүй төлөө иргэдээс сум орон нутагт нь ямар асуудал тулгамдж байгаа талаараа ер нь нэлээд одоо дэлгэрэнгүй мэдээллийг өөрсдөө өгцгөөж идэвхтэй оролцож байна. Гол хурлаар гол хилцэх асуудал бол аймгийн засаг дарга 2016 онд хийсэн ажил. За 17-оос 20 онд одоо ямар ажил хийх вэ гэдэг мөрийн хөтөлбөрөөр хилцүүлэх гэж байна. Энэ мөрийн хөтөлбөр дээр бол одоо олон талын одоо саналууд ирж байна. Иргэдийнхээс одоо хилцүүлэх, сум орон нутгууд бас санал авсан. Тэгээ манай төлөөлөгчд бол одоо бас өөрсдөө аль биесээр хандаж санал өгöd ингээд явж байгаа. За дараагийн асуудал бол төсвийн тухай асуудал байна. Гэх мэтийн одоо 4-5 асуудлыг аймгийн иргэдийн хурлаар одоо хилцүүлэхээр бид хүн бэлтгэж байна. 12 дугаар сарын 2-нд хуралдах аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 2 дугаар хуралдаанаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх учраас хурлын ажлын албаныхан хийсэн ажлынхаа тайланг нэгтгэх, хуралдааны бэлтгэл хангах гээд тунж завгүй ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гадаад харилцаагаа хөгжүүлэх, аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөө чадваржуулах гээд хэд хэдэн онцлог ажлуудыг хийж хэрэгжүүлснээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бүрүү Ганд яриандаа онцолж байна. За бид бүхэн бол нэлээд олон талт юм ажлуудыг хийсэн. Ялангуяа иргэд рүү чиглэсэн ажлыг бол нэлээд хийсэн байж байгаа. За аймаг иргэдийн хурлын байгууллагаас одоо хийдэг энэ иргэдийн асуудал байна. Тэгээд гадаад харилцаагаа хөгжүүлэх тал дээр бид нар бас нэлээд идэвхтэй ажиллаа. За хамгийн томоохон ажил бол төлөөлөгчдөө чадварчилсан. Швейцарын хөгжлийн агентлагийн одоо дэмжлэгтэйгээр хөдөө орон нутагт одоо ажиллаж амьдарч байгаа энэ одоо 16 оны сонгуульд сонгогдсон 412 сонгогчд одоо бид төлөөлөгчд бид нэр одоо сургалт зохион байгууллаа. Энэ 2 үе шаттай томоохон сургалт болсон. За энд манай бас сумдаа сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгч нар, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нар бас нэлээд идэвхтэй оролцлоо. 90 гаруй хувийн одоо оролцоотой ингэж сургалт маань зохион байгуулагдлаа. Энэ талаар бол манай төлөөлөгч бол нэлээд мэдээлэл авсан гэж хэлж болно. Одоо сумын аймгийн иргэдийн хурл 2-нд хуралдана. За 12 сарын 20-оос өмнө сумдын иргэдийн хурлууд хуралдана. За энэ дээр бол нэлээд одоо бэлтгэгдсэн ийм төлөөлөгчд очтой сум орон нутгийнхаа хөгжил зэвсгэлийн төлөө л одоо ажиллах байхаа гэж ингэж найдаж байгаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 2 дугаар хуралдааныг огтсон хурал уулзалтууд энхүү амжилттай зохион байгуулагдсаар байна. Маргааш хороод хуралдана.